За сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд Чернобыль алдагдсан мөс киноныхон 2 дугаар бүлгийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. За тэгэхээр кино маань мэдээ гарч байгаагаар эхэлнэ. Зөвлөлт холбоот улсын цэргүүд Америк нэгдсэн улс руу инхийг сахиулахаар явах талаар гарна. Учир нь Америк нэгдсэн улсад өмийн самунд игдсэн гэд энэ мэдээг манай Паша Анягийн автаа хамт машинд нь явж байхдаа үзнэ. Паша мэдээгээ унтраагаад орчин тойрноо ямар их өөрчлөгдсөнийг нь хараад өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг хэлв. Анягийн аав нь баяр хүргэнгээ хэлсэн чинь сайн болж хэдий би мдэггүйч чамд бэлэгтэйгээд Пашад гар утас бэлэглэв. Тэр хаашаа явж байгааг асуудал Анягийн аав нь түүнийг өөр улс руу явуулах хэрэгтэй. Хэрвээ энд байвал энэ ертөнцийн өөртөө таарна. Бас таньдаг хүмүүсээ ч олж уулзна. Энд байж болохгүй. Энд байгаа чиний таньдаг хүмүүс чинь өөр. Чиний мэдгээс өөр хүмүүс болсон. Би чамд найзаараа гадаад паспорт гаргуулсан гэж хэлв. Чи явах улсаа сонгочих гин. Паша тэгтэл Америкт болсон цөмийн ослыг Чернобыль болгож өөрчилж би хуучин цаг хугацаанд очмоор байна гэдэг. Надад шилжүүлэх төхөөрөмжийг өг гэтэл Анягийн аав нь эсэргүүцэж цаашаа явах гэтэл ойролцоо нэг машин дэлбэрчгэв. Паша ухаан орон хартал Анягийн аав нас барчсан. Паша гартан байсан машины дэлгүүрийг аваад явж байтал Костенког олж харна. Паша нэг газар орцсон юм ууч байтал зурагтаар нь Анягийн аавыг нас барсан. Мөн тэр Америк нэгдсэн улсад 1986 онд болсон Калвер Клифф цөмийн станцын ослын шалтгааныг олж илрүүлэхээр ажиллаж байсныг мэдэж аавна. Паша бичиг баримтаа олох хэрэгтэй гэж шийдээд энэ цаг үеийнхэн Пашагийн амьдардаг гэрлүү нь очино. Хаалгаар нь орох гэтэл онгоолгож чадахгүй байв. Тэгээд тэр гэрийнхэн үүдэнд өөрхөн цаг хугацаанд архичин байсан хөршийг хартал тэр хүн нь энэ цаг хугацаанд архи уудаг хүн болсон гэдгийг хараад их л гайхна. Түүнээс яаж хаалгаар орохыг асуудал хурууган уншилж орно гэж зааж өгөв. Паша гэртээ ороод бичиг баримтаа хайж байтал энэ цаг үеийн өөртөө таарна. Паша түүнийг суулгаад бүгдийг нь арай гэж тайлбарлаж өгтөл юу гэж ойлгох вэ дээ? Энэ цаг үеийн Пашанд бүгдийг сонсож байснаа ихэр ахтай байна гэдгээ мэдлээ. Сайхан байна шүү гэдэг. Паша гадаа хүн дуурах чимээг сонсон аавын ангийн бүг авъягээд босдол энэ цаг үеийн Пашаан цонхон дээр очиод туслаарай гэд орилтол түүнийг буудаад алчхав. Паша гүйн очиод хартал Костенко байдаг. Хаалганы хонх дууран очтол Гёша ирсэн байв. Гадаа нь Гёша өмнөхөөс шал өөр болчихсон байх ба нэг охин дагуулчихсан явж байхыг нь Гёша хараад Настя яагааг гэтэл Гёша ямар Настя би хэнийгч танихгүй гэтэл цаанаас нь Настя гараад ирдэг. Гёшач байдалд орон нөгөө охиноо явуулав. Паша хаалгаа онгоолгох бүгдийг нь оруулна. Настя шүүгийг нээн үзэл Пашагийн цогц гараад ирэв. Тэд бүгд гайхан энэ юун цогцсоо гэтэл Гёша энэ чиний төрсөн өдрийн чинь сюрприз үгээд хартал жинхнээсээ түүний зүрхэн цоглохгүй байв. Паша тэр гуравт бууд тулган суулгаад бүгдийг нь тайлбарлав. Костенко миний нөгөө хулбарыг шас алжглаа гэд хэлв. Гёша идэхгүй түүнийг галзуурчихсан байна. Би аав руугаа залглаа гэдэг. Гёшагийн аав нэлийн том албан тушаалтай хүн бололтой. Паша тэдэнд Костенко үнэхээр аюултай хүн гэж тайлбарлаад байж байтал гадаа нь аварын төхөө дууран түүний гар утсан дуудлага ирэв. Тэр дуудлагыг автал хурдан гараарай. Би төмөр тавьсан. Өмнөний үеэр Костенко та нарыг анзаарахгүй гэж хэлдэг. Тэд гарц угтаацгав. Гёша Настыг дагуулад явах гэж байхад нь Паша тэднийг байж байлдаа хайж гэж байгаа юм бэ. Костенко маш аюултай гэтэл Гёша чи галзуурчихсан бололтой. Чиний яриад байгаа чинь зүгээр л түүхийн гол баатрууд. Костенко чинь станцыг аваад өөрөө нас барсан түүхийн баатар гэж хэлв. Паша машинаас шилжүүлэгч төхөөрөмжийг аваад Гёшад үүнийг хадгалж байгаарай. Надад чамаас өөр итгэх хүн алга гэд Паша машинаа унаад явтал ардаас нь нэг машин дагаад байх нь тэр. Паша бүсээ зүүн хамаг хурдаараа зогтооно. Зам нь мухардаа зогсож байтал тэр хүн машинаасаа бууж ирээд хартал нэг багтай хүн байдаг. Паша буу тулгана. Тэр хүн өөрийгөө Калвер Клифф станцад ажиллаж байсан мөн өөрийгөө Никита гэдэг. Анягийн аавын судалгааны ажилд тусалж байсан талаар мөн төхөөрөмжийг судалж хэдэн сарын өмнө
энэ төхөөрөмж ажилласан. Тэр хүн шилжих үедээ самбар юм уу байгууламжтай мөргөлдөд царай нэм болсон гэж хэлв. Тэр Костенког амьд байгаа гэтэл Паша тийм байх боломжгүй. Би өөрөө нүдээр үхэж байхыг нь харсан гэдэг. Тэр амьд үлдээд нуугдсан. Костенко бүгдийг чинь алахыг хүсэж байгаа. Найзуудыг чинь аврах хамгийн гол зүйл бол тэднийг эндээс авч явах хэрэгтэй гэдэг. Энэ үеэр Гёша аавыгаа хідэн сэргийлэгчтэй Пашагийн гэртэн дагуулсан ирж нөгөө цогцыг харуулах гэтэл ямар ч улмөр байсангүй. Аав нь Гёша дуурлан амьтаг хүн мэдвэл намайг намаас хөөнгээд дуурлав. Паша Никита хоёр Америкт очиж бүгдийг өөрчлөхөөр шийдэв. Никита түнд төхөөрөмж аваад найзуудаа явахыг ятга гэв. Паша эхлээд Гёша дээр очин явахыг ятгана. Гэтэл Гёша үнэхээр өөртөө итгэлгүй сүлдээ болчихсон байдаг. Я? Парень. Гёша явахыг хүсэхгүй байгаагаа ч хэлв. Тэгтэл Гёшагийн гарт нь тесрэг бөмбөг зүүжигдэг. Тэгэд Гёша ямар ч аргагүй болж Настя дээр очиж явахыг ятгана. Чи надад таалагддаг. Би чамайг Гёшатай гэдгийг мэднэ. Гэхдээ чи явах хэрэгтэй гэж хэлв. Настя ч яагаад явах ёстой гэж гэтэл мэдгүй. Намайг Гёшатай хоёрыг ятгах ёстой гэсэн. Бүгдээрээ Америк руу явах ёстой. Паша онгоцонд бүгдийг тайлбарлаж өгнө гэсэн гэдэг. Настя Гёшаг амар ятгах чадахгүй. Гэхдээ ганц л зам бигээд үзэгдэл солигдов. Ямар ч тач манайхад бүгдээрээ явхаар болсон байдаг. Бүгдийг нь хилээр гаргахтал манай Паша дээр л хамаг дарахгүй их л хянуур хараад байв. Тэгээд хартал өмнөх бүлэг дээр гардаг ижил хүйстэн хилийн ажилтан байдаг. Түүнийг ижил хүйстэн гэдгийг мэднэ гэтэл 5 жил хориглох ялтай болсон болохоор чимээгүй байхыг хүсээд Пашагийн паспорт дээр тамга дарна. Онгоцон суудал Гёшагийн сүнхнээс нь зөндөө олон бэлгэвч унаад ирдэг. Гёша Настягаас түүнийг яаж ятгасныг нь асуудал Америкт очиод эртнээс гуугаад байгаа зүйлийг нь өгнө гэдэг. Манай Гёша баярлаастай. Та хоёр тэгээгүй юм уу гэд инэн. Паша суудалтаас сун ард нь нэг л танилтуу гараад хартал Аня байдаг. Паша түүнийг харан Аня гэж нэрээр нь дууттал. Аняш түүнийг таньсаар 1-р анги маань дуустдаг. 2-р анги маань эхлэхэд бүгд онгоцондоо сууцгаана. Паша Аня дээр очиод би амьд байна, намайг таних уу гэхэд Аня асрамжийн газраас гарсны дараа надад танаа байрны хажууд байр өгсөн. Тэнд л хоёулаа танилцсан штэ гэдэг. Энэ хоёр маань энэ ертөнцийн дээр үерхэж байсан бололтой. Паша түүнээс Антонов аав чинь биш болж байна уу гэхэд Аня ямар Антонов гэд огтхонч мэдэхгүй байлаа. Энэ байдлыг анзаарсан Никита босож ирэн Пашагийн биеийн тааруу байгаа. Эрдэм шинжилгээний ажлаар Америк руу явж байгаа гэж тайлбарлана. Паша Никита тамдан бүгд цуглалаа гэж үгэхэд тийм ээ. Аня ч гэсэн цаг нь болохоор бидэнтэй хамт явах болно гэв. Аня ажиллаа хийж байхад нэг үйлчлүүлэгч тестний хэсэг рүү яаж очих вэ? Миний муур намайг дуудаад байна. Бид хоёр бие биенийхэн бодлыг уншдаг гэд гутал Аняч тестний хэсэг рүү очихоор өтөө гэж хэлдэг. Аняг ажиллаа хийж байхад нь Паша түүнийг харж бүхий л өнгөрсөн зүйлээ бодно. Паш. Онгоц ч хөөрлөө. Паша Никита хоёр бусадтай нөхцөл байдлыг ойлгуулахын тулд өнгөрсөн рүү буцах боломжтойг тайлбарласан бичлэгийг үзүүлв. Гэтэл Гёша ерөөсөө итгэж өгөхгүй тэднийг худлаа бичлэг үзүүлээд байна гэж боддог. Гёшач Настятай нөгөө хүсэж байсан зүйлийг хийхийг хүснэ. Энэ үеэр харин тэшинд нэг хүн яваад байх шиг байдаг. Занхий яваад байгаа юм бол доо дараа нь очир нь алдах байхаа. Гэтэл онгоц гин чичирж бүгд суудалтаас сун хүчил төрөгчийн маскыг зүцгэнэ. Паша нэг сэрэд хартал хажууд хүмүүст нь байхгүй зөвхөн найзууд нь л үлдсэн байлаа. Тэр найзуудыгаас сэрэж Аня хүмүүсийн тээшийг шалгаж үзтэл бүх хүмүүсийн тээш нь байж байх нь тэр. Манайхад хүмүүс хайцсныг гайхаж ягаад бүгд ухаан алдснаа ч ойлгосонгүй. Аль хэдийн 6 цаг өнгөрсөн байдаг. Тэд онгоц яаж нисэж байгааг гайхтал Аня автомат нислэгээр нисэж байж болно. Мөн онгоц хөөрж газардаж болдгийг хэлдэг. Аня төвтэй холбоо барих гэсэн боловч чадахгүй л байлаа. Бүгд стараалттай бодох хэрэгтэй гэд эхнээс нь боттол тэдний хүчил төрөгчийн маск нь нойрсол гүйцэтгэдэг гэдгийг Настя ойлгоод багада хагалгаанд ороход ингэж онтолж байсан гэдгийг тэдэнд хэлдэг. Хүмүүс хайчсан юм болоо гэж боттол онгоц газарчаад дахиж хөрсөн гэдгийг манайхад бодож олно. Гёшач энэ хинбэ? Хийн бүхнийг хийгээд байгаа юм бэ гэтэл Паша би хэлсэн штэ Костенко хийгээд байна. Тэр маш аюултай. Тэр онгоцны хаа нэгтэй байгаа гэтэл Гёша манай аавыг намын хорооны дарга болохоор намайг барьцаалаад аваас мөнгө нэхгөө гэдэл. Яандаа юм Гёша. Гэтэл хаа нэгтээс нэг муур гараад ирэв. Аня нөгөө муураа яриад байсан хүнийг сандаг. Яг тэр үеэр тэшний хэсгээс хүний дуу гараад байсан болохоор Аня хүмүүсийн цонхыг ухаж
Ляша Паша хоёрт гутга өгөн тэр хоёр тестний хэсгийг шалгахаар явна. Паша Ляша хоёр доош буун тестний хэсэг рүү ортол. Нөгөө муураа яриад байсан хүн байдаг. Паша тэр хүнд өөрсдөө тайлбарлаж хамтдаа хүчээ нэгтгэхээр болцгов. Тэр хүн би муурныхаа араас явж байхад онгоц маш хүчтэй чичирсэн. Муурны торыг нээтэл над руу дайраад нэг л өөр болчихсон байна лээ. Миний муур хаан байна гэдэг. Аня эзэнд нь муурыг өгтөл. Тэр хүний гинэт нүдэн өөр болон өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг. Паша руу зан. Тэр бол гол буруутан гэд бүгдийнх нь нэрийг хэлээд байдаг. Манай хэд ч гайхан яаж мэддэг юм бэ гэхэд би та нарыг мэдэхгүй, сүнсийг чи мэдэж байна. Энд бас ахлагч Сергей гэж хүн байна гэж хэлв. Муурын түүнээс холдоход тэр хүн буцаад хэвэн болон би бэлэг авьяастай. Би мууртайгаа ойлголцдог. Мөн миний авьяас аваас минь дамжсан. Тэр калор клип цөмийн станц барьж байсан гэж хэлв. Пашач хэлэх үггүй болон түг дахиад давтагдлаа гэтэл Яша сэргэлэн зан гарган үзэг цас аваад онгоцны гэрэл зүгээр анивчаагүй морзор юм хэлээд байна гэж тайлж уншина. Би онгоцонд байна гэж дохио илгээсэн байдаг. Паша тэр хүнээс та бидэнд хэлэхдээ Сергей гэдэг нэр хэлсэн. Костенког Сергей гэдэг гэж Паша хэлсэн нөгөө хүн би хэлсэнд бол тэр хүн энд байгаа. Би нэг л зүйлийг мэдэж байна. Тэр хүн яг одоо алгын тухай бодож байна гэж хэлтэл онгоц хэсэг дайвалзаад зүгээр болтол бундуу гардаг. Киноны сцен солигдож энэ явдлаас 7 цагийн өмнөх үйл явдал гарна. Онгоц аюулгүй болтгийн бүх зорчигчтой онгоцноос болгодог. Гэтэл нэг Сергей Ахмад юу болоод байгааг мөн хаан гэмтэл гарсан юм бэ гэж гайхан онгоцноос буухад онгоцны хаалга хаагдан хөдөлгүүр нь ажиллаад эхэлнэ. Ахмад онгоцыг хулгайлж байна. Засгийн газартай яаралтай холбогд гэж хэлээд онгоц руугийн хөрөхөөс өмнө арай хийж амжин тестний хэсгээр ордог. Дээш харан жолоодлогын хэсэг рүү очтол Никита онгоцыг жолоодож байх нь тэр. Ахмад буу тулган онгоцоо эргүүлээд газардуул гэхэд Никита та онгоц жолоодож чадах гэж хэлэн онгоцыг дайвалзуулна. Ахмад яах ч аргагүй болон Никита руу буу тулгангаа хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад чиглэл өөрчлөгдөөгүй. Америк руу нисэж байна. Гэхдээ Нью-Йорк биш Мерлин рүү нисэх хэрэгтэй гэв. Тэд ниссээр 6 цаг өнгөрдөг. Никита Морзорд Яша дохио өгöd байсан юм байна штэ. Ахмад хэсэг зүрмэлэх зур Никита түүний бүг булан аавна. Тэр хоёр ноцолдож байхдаа Никита Ахмадыг буудчихдаг. Ахмадад хаалгааны тэд чамд туслана гэхэд Ахмад чаалхыг нээн гартал Никита тэдэнд Ахмадын шархыг боо гэж хэлв. Паша гайхаад юу болоод байгааг асууна. Гэтэл гинэт хажууд нь байлдааны онгоц гарч ирэн Америкийн агаарын хүчин байна. Манай хэсэгт бүртгэлгүй орж ирсэн тул яаралтай газардахыг шаардтал Никита газардахыг огтхон ч хүсдэггүй. Паша одоо бид цаг хожих хэрэгтэй. Буух хүртэл 15 миль үлдсэн гэхдээ зэрэгцэн сөнөөгч онгоц галны тал Никита хөдөлгөөрөө унтраан сумнаас бултаж байдаг. Энэ үеэр нөгөө мууртай хүн муураа хаан тээшний хэсэгт явж байхдаа муураа харахгүй гэрэл гаргахын тулд гал хасаад л хуужин ирэн нэг хөдөлгөөрийг нь ажиллагаагүй болгодог. Паша бид унаж байна. Одоо яахаа гэтэл Никита энэ хавцаа нэг задгаа талбай бий. Тэнд газардна. Тэр газар бол онгоцны оршуулга гэж хэлв. Онгоц жамжилттай газарт л Ахмад бид 20-т бүсэд ирчихлээ. Миний алба хаадаг бааз болох калорт клиптээс холгүй байна. Эндхийг бүсийн хэл хязгаар гэдэг гэж хэлв. Манай хэд жонгосноосоо бууснаар энэ анги маань төгсдөг. За манайха дараагийн анги руу орохын өмнө нэг сайхан лайк болон сабскрайбаа дараад 3 дугаар анги руу орцгоё. 3 дугаар анги маань эхлэхэд 20-т бүсэд хэдэн дээрэмчд байдаг ба тэд хэдэн жилийн ял авсан талаараа ярилцсан сууцгааж байв. Тэгээд энэ газарт ямар ч ашиг алга эндээс зайлцгаая гэж байтал яг дээгүүр нь манай хэдийн онгоц ирэн хажууханд нь газарддаг. Тэд ч машинаа унан онгоц руу давхицгаана. Манай хэд онгоцноосоо буугаад байж байтал дээрэмчд хүрээд ирнэ. Эхэндээ тэднийг сайн хүмүүс гэж бодон Аня тэднээс тусламж гуйдал. Манай хэд рүү шууд л буу тулгана. Дээрэмчдийн ахлах нь огтыг машин сулгаад эрчүүдийг нь алахыг тушаав. Ахмад Сергей Никитагаас 7хон сумтай буу аваад манай хэдийг хамгаалахаар үлдээд алуулчихдаг. Харин дээрэмчдийн ахлах нь буудулсан байдаг ба ойролцоох эмч рүү явцгаана. Никита тэднийг хаашаа явж байгааг мэднэгээд тэд ч мөн араас нь явхаар болов. Паша Никитагаас юун газар болохыг нь асуудал. Энд нэг эмч амьдардаг. Эхнэр охин хоёрын болшиг сахиад эндээс холдож чаддгүй гэж хэлв. Дээрэмчд эмчийн гэрт ирэн шархаа эмчлүүлэхээр хэвтэж байв. Энэ эмч чинь дээрэмчдийн ахлахын ах нь байдаг байгаа. Тэгснэ дүүгээ эмчлэхийг хүсэхгүй байна. Чи дэндүү их гэмнүг үлтэй гэхэд дүүн. Хэрвээ намайг эмчилвэл эхнэр чинь яагаад өгснэг хэлнэ гэж ахыхаа эмзэг сэдвийг хөндөв.
Ах нь ч дүүгээ эмчлээд эхнэрийнхээ үхлийн шалтгааныг асуудал дүүн. Эхнэрийг нь хүчрхийлээд эхнэр нь сэтгэл санаагаар унан амиа хорлсон болохыг хэлдэг. Эмч ч эхнэрээ охиноосоо болоод амиа хорлсон гэж боддог байжээ. Энэ үеэр Насти Аня хоёр машинд суугаад яах талаараа ярилцсан. Аня дээрэмчдийн анхаарлыг сарниулж, Насти харин нөгөө машин руу явж машин хулгайлахаар болдог. Насти айж сандран нөгөө машин руу очиод үзтэл дотор нь түлхүүр нь байсангүй. Лёша түүнийг аврахаар ирэхэд Насти Аняг орхиод зугтааж чадахгүй гэхэд нь Лёша түүнд хутга өгдөг. Насти буцсан машиндаа амжиж сууна. Нөгөө талд Паша эмчийн гэрт орон яг дээрэмчдэд баригдах гэж байтал эмч түүнийг авардаг. Дээрэмчид ч машиндаа суун Аня Насти хоёрыг аваад яваадаг. Манайхэд тэднийг явсны дараа эмчид бүх учраа тайлбарлалтал эмч тэдэнд туслан зэвсэг болон машинаар туслахаар болов. Мөн эмчтэй холбогдох станц ч бас өгдөг. Манайхэд дээрэмчдийн байрлаж байгаа газарт ирээд буудаж чадах юм байна уу гэтэл Гёша би чаднаа. Гэхдээ би гэдэл өөртөө нэг л итгэлгүй байгаад байна. Никита сайн хүнийг аврахын тулд ямар ч төлөөс төлсөн бай багддаггүй юм гэдэг. Гёша гайхаад манай аав яг ингэж хэлдэг. Бүр яг шүүгээд гайхав. Байшин дотор охтыг хүчрхийлэх гэж байдаг. Нэг дээрэмч нь Настиг авч явах гэж байтал Аня түүнийг аваад өөрөө явахаар болчихов. Яг өрөөнд ороод байж байтал байшингийн тог тасарч Паша Леша хоёр октыг авран гарцгаав. Харин дээрэмчид тэднийг араас хөөн байшингаас гарах үед Гёша буудан хамгаална. Октыг аваад цааш явж байтал дээрэмчид бас яа зүгээр байх вэ? Ардаас нь машинтай хөөж эхэлнэ. Манай хэд эмч рүү залган дээрэмчид бидний хөөж байна гэж хэлтэл эмч тэдэнд туслахаар машинаа асаан хөдлөнө. Дээрэмчдэд яг гүйцэгдэх гэж байтал эмч станцаар одоо баруун эрэг гэж хэлэн өөрөө машиныхан гэрлийг унтрааж дээрэмчдийн машины урдаас нь мөрөгдөг. Энэ олон жилийн үе гашууга ингэж л тайлж байна да. Машинаасаа буун шалгатал бүгд өгсөн байв. Манай хэд цааш явсаар эмчийн гэрт буцаж ирнэ. Гёша харин Никитагийн хэлсэн үг нь аавынхтай нь яг адилхан байсныг гайхсаар л байдаг. Тэд бүгд усанд орон эндээ хоноглож маргааш өглөөн цааш явцгаахаар болно. Аня Пашагаас бид хоёр болцоод 3 сар болсон ч чи миний мэддэг хүн биш байна гэхэд Паша тийм ээ би чиний мэддэг тэр хүн чинь биш. Бид хоёр бол өөр ертөнцийн хүмүүс шүү дээ гэв. Өглөөч болж тэд явхаас өмнө эмчийг охин эхнэр хоёрын дэргэд оршуулад хувцас олж өмсөн замдаа гарцгаав. Тэд явсаар Лас-Вег гэх жижигхэн хотод ирдэг. Нөгөө ертөнцөөр бол Припят юм да. Тэд замдаа нэг хөшөөтэй газар зогсоод энэ хөшөөнд цагдаагийн газрын суурин дээр баригдсан болохыг Никита хэлнэ. Тэд Калдер Клив цөмийн станцын гадна ирээд өнгөрсөн лөө буцахаар болно. Гёша ч үгүйсгэн энэ бүхэн боломжгүй гэтэл Насти түнд хэрвээ бид шилжвэл хоёулаа чиний хүсэж байгаа зүйлийг хий гэж амийг нь тагалдаг. Никита Пашад бүх таблет болон чухал мэдээллүүдийг нөгөөд нэг л зүйлээс болгоомжлоод байдаг. Тэд төхөөрөмжийг ашиглаж шилжтэл нэг хүн үлдчихсэн байдаг. Бидний мэдэх Никита ч яг үүндээ нүүрэн түлхэгчсэн өөр ертөнцийн Паша байснаар 3 дугаар анги маань төгсөв. 4 дугаар анги маань эхлэхэд манайхэд Никитагийн өгсөн таблетнаас тэрэнд юу тохиолдсон талаар үздэг. Тэр бичлэгтээ Паша чи бол би 1986 онд цөмийн ослыг зогсоох гэсэн боловч чадалгүйгээр ирэмдэг болсон. Би цаг хугацаагаар аялах боломжгүй болсон. Тийм болохоор чамааг энд ирэх хүртэл 27 жилийн хугацаанд хэдэн бичлэг хийж үлдээлээ гэв. Миний алдааг дахин давтахгүй байгаарай гэж хэлв. Гёша ч юу болоод байгаад итгэж чадахгүй галзуурсан хүн шиг л болчихно. Тэр орилон цааш гүйж байхдаа яг л машин дайруулангаа алдав. Машины жолооч юу болов та нар зүгээр үү? Би Ласу явж байна гэхэд манайхэд газар төгөхөөр болно. Тэд машин дотор явахдаа таблетнаас бичлэгээ үзсээр л явна. Жолооч ахтаач бас ууч хөрөн юм асуудал. Би сэтгэл зүйн эмгэгтэй. Миний амьдрал өдөр болгон шинэ хуудаснаас эхэлдэг. Би 1956 он хүртэлх амьдралаа сандаг гэж хэлв. Манайхэд ч англи хэл мэдхгүй болохоор Анягаар орчуулуулан сонсцгооно. Жолооч ах тэгтэл би сүмийнхаа нэг хүнтэй уулзах ёстой.
Та нар энд төр хүлээж байгаарай гэж хэлэн дотогш оров. Тэд хүлээж байх үедээ үргэлжлүүлэн бичлэгээ үзтэл цөмийн цахилгаан станцыг Киллер Мэдисэн гэх эмэгтэйд дэлбэлсэн. Тэр бол тесрэх бөмбөгний мэрэгжилтэн. Та нар энэ эмэгтэйг ямар ч аргаар хамаагүй зогсооход болно л гэж хэлв. Бас хэрвээ та нар надтай хамт Америк руу ирээгүй байсан бол бүгд Москвад өгөх байсан. Костенко энэ бүгдийг хийж байгаа үг мэдэхгүйж ямар тач бүгд өгөх байсан гэв. Геошач бас л итгэж өгөхгүй. Энэ зүгээр л худлаа бичлэг байна гэд хэлтэл түүний бичлэгч гараад ирэв. Геошагийн өгөх гэж байх үедээ хийсэн бичлэг байдаг ба сайн хүнийг аврахад ямар ч төлөөс төлсөн багддаггүй гэж аавынхаа үгийг хэлэн нас бардаг. Манайхэд энэ бичлэгийг нь үзэн бүгд шоконд орцгов. Геоша одоо л юу болоод байгаад итгэж ихэж байх шиг байна да. Энэ үеэр Санвартан дотогш орон нэг хүүхдийг ажиллах гэж байтал тэр хүүхд нь урдаас нь та хинтээ ирсэн юм бэ ирхмээ. Өнөөдөр та өхнө гэд бовтнаад байв. Санвартан ч хүүхдийн ээжтэй уулзтал би хүүхдээсээ айж байна. Түүний биеинд чөтгөр шүглжсэн болтой гэж хэлв. Санвартан түнд хэрвээ бурханд итгэдэг бол чөтгөр ч гэсэн итгэх хэрэгтэй. Би учрыг нь олж өгнө гэж хэлэн би энэ хүүхдүүдийг ласыг хөргөж өгчгöd буцаад ирийгээд гараад явчихв. Гадаа гарч ирэн яг явах гэж байтал байшин дотроос эмэгтэй орилго чимээ сонсогдно. Манайхэд бүгд яран уртал толгоондоо цохиулан ухаан алдаад унжсан байдаг. Аня Геоша хоёр Санвартантай хамт байшинд үлдэж Пашал Яша наастыг гурав хотоос эмч авчирхаар явцгаав. Тэд замдаа яаж Киллерийг зогсох талаараа ярилцсан. Санвартанч Дерикийг өрөөнүүдээр хаан явтал хоолой нэн тэнгис сонсогдоод унав. Яг энэ үеэр Аня орилон Дерик энд байна гэж Санвартаныг дуудана. Түүнийг барьж аваад сандал дээр суулган юм асуув. Чи сандал шидсэн үү? Тийм ээ. Чи ээжигээ гэмтээсэн үү? Тийм ээ. Чи Дерик мөн үү? Биш гэж хэлэхдээ зэрэгцэн байшингийн тог цахилгаан бүгд тасрав. Энэ үед манайхэд хотод орж ирэн нөгөө цагдаагийн хилцгийг харан цааш явцгааж байтал хажуугаар нь машинтай хэдэн цагсан залуучууд өнгөрнө. Геошагийн анхаарал нь сарниж урд замаа харахгүй явж байгаад хүм өргөнгөө алдна. Гэтэл нөгөө хүн нь шөнө станцыг дэлбэлэх гэж байгаа Киллер Мэдисэн байж байдаг. Тэд машинаа зам дээр орхин түүнийг даган араас нь паб руу оров. Бармен бас Санвартны захиаг дамжуулан та яшаа эмч явуулаад өгөөч гэж говь. Англи хэл мэдэхгүй болохоор арай гэж л ойлголцоцгооно. Тэгтэл Киллер гадагшаа гарan явах үед манайхад араас нь гарах гэсэн боловч паб байсан хүмүүстэй муудан баггүй сахилахгүйтэй дамжина. Тэд гарan араас нь хөөж Киллерч зогтов. Хэсэг хөөцөлдсөний эцэст Паша түүнийг мотор зохин унгав. Энэ үеэр байшинд үлдсэн хэд маань Дерикийг хан явж байтал канистртай бензин барин гарч ирээд бодлороо бензинийг асхан дэнлүүгч бас унгаж гал тавьчихв. Санвартанд сэрэн тэднийг авран гаргаж Дерикийн ээжийг аврах гэж байгаад чадахгүй нас барчхав. Энэ бацаан бол тоос нь шинжгүй сууж байна. Паша түүний бичиг баримтыг үзтэл Костенкотой хамт тоглосон зураг байж байх нь тэр. Түүнийг сэрэх гэж үзэнд сэрэхгүй л байлаа. Ус цацхуу яах вэ гэд ярилцаж байтал тэр сэрэн наастыг барьцаалаад гар буг нь хурааж аваад зогтчихв. Манайхэд машин дээр ирэн явах гэтэл цагдаа нар паб болсон асуудлаар ирсэн байдаг. Тэднийг бичиг баримтаа шалгуул гэхдээ зэрэгцэн пабд муудалдан залуунч тэд мөн байна гэж танин цагдаа нарт баригдчихв. Харин байшин дээр гал командирын галыг унтрааж байдаг. Гал сөнөөгч холбоогоор цагдаа нартай ярин энд Плечерийн эдлэнд гал гарсан байна. Хатагтай Плечер Санвартан хоёр нас барсан. Тэднийг Дерик шатаасан гэж гэрчүүд яриад байна гэв. Гэтэл цагдаач юун гэрч билээ гэхэд хоёр орос залуу гэж хариулав. Өнөөдөр чинь орсуудын өвчин хөдөлчихсөн юм уу? Бааранд бас хэдэн орсууд өөмөнд дэгдээсэн. Наад хоёрыгоо бариад ир гэж хэлв. Ямартаач манайхэд бүгд нэг газараа цуглалаа. Тэд цагдаа нарт цөмийн цахилгаан станцыг дэлбэлэх гэж байгаа талаар хэлэхэд огтхонч тоосонгүй. Геоша тэгтэл гэнт тойрлон манайхэд ч яасныг нь асуудал. Бид шилжих үед энэ цагдаагийн газрын суурин дээр хөшөө баригдсан байх болно. Бид хөшөөнд зоогдож өгнө гэж зорилов. Киллер станцыг дэлбэлэхээр явж байтал гинэт зам дээрэн Дерик гарч ирэн тэр сандран зогсов. Түүнийг хол гэж орилоход Дерик түнд нэгэн үзэгдлүүдийг харуулад өөрийн хотоо битгий юм болго гэж хэлэн түүний гар буг нь хайлуулан түүнийг дээш өргөв. Дерикийн хүч чадлан дуусан бололтой газар унаад өгнө. Харин Киллер машина онон станц руу яваад өглөө. Энэ үеэр манайхэд ингээд дууслаатай гэд байж байтал цагдаа нар төхөөрөмжийг нь авчран энэ яагаад дугаараад байна гэд үзүүлтэл шилжилт амжилттай гэсэн бичиг байв. Гэтэл манайхэд бүгд шилжин өөр газар хүрээд ирж. Нэг хүнээс одоо хэдэн он бэ гэд асуудал 1956 он гэж хэлснээр 4-р анги маань төгсдөг. За кино маань ч улам сонирхолтой болж байна да. Тэгэд манайхан биднийг дэмжиж дараагийн анги руугаа орохын өмнө нэг сайхан лайк болон subscribe-а дараад 5-р анги руугаа орцгоё. 5-р анги маань Пашагийн зөв дээр эхлэх ба
Тэр зүудэндээ Витали гэдэг хүний биед орчихсон эхнэр охинтой болсон талаар зүүдэлдэг. Паша цочин сэрээд найзуудаа хадал Аня Насти хоёр хөвгүүдийг идэхэм олж ирэхээр явсныг хэлнэ. Харин Яша хоёр нэг эмээгийн дэлгүүрээс авсан юмнуудыг дээрэнд нь цугтаана. Тэр хоёр буцан явж байхдаа Настигийн талаар ярилцсан маргалдаж зам дээр зодтолж байтал нэг машин тэднийг мөргөхөө алдаа зогсно. Энэ хүн өмнөх анги дээр гарч байсан санаартан байдаг. Тэр машинаасаа бууж ирэн та нар зүгээр үгээд манай хэдэд машинаасаа жүрж авч өгөх гэж байтал хажуунаас нь өөр машин гинт хурдтайгаар ирэн түүнийг шүргэн газар унгана. Манай хэд имлэг дээр санаартныг хүргэж ирэн эмнэлгийн хүмүүст өөрсдийгөө санаартантай хамт явж байсан гэж худлаа хэлв. Манай хэд яагаад энэ цаг хугацаанд байгаагаа ойлгохгүй л байлаа. Санаартны тархин хөдөлж юу ч санахгүй байна. Мөрөгсөн жолооч нь комд орсон гэж хэлнэ. Тэд өлсөж ахаад юм холгаалж идэв гэхэд Пашаныг арга сэтнэ. Гэтэл тэр нь цусаа хандвлаад хоол өнгөө гэснийг олж уншин Паша цусаан өгч найзуудтайгаа хоол идэнэ. Энэ үед Яша Настиятай эмнэлгийн нэг өрөөнд ярилцахаар явна. Яша өөрийгөө яагаад энэ ертөнцид тийм даруухан номоо байдгаа тайлбарлана. Учир нь түүний аав нь галс өнөгч байсан бөгөөд аав нь нас барснаасаа хойш ээжийнхэн санаг зовоохгүй гэсэндээ тийм байдаг талаараа тайлбарлалтал. Настя хоёр нь. Насти өөрийнхөө персик хэлсэн талаарч хэлэн инээлдэж энэ хоёр маань ингээд учиртай болно. Нөгөө талд Пашаг Яша хоёр Никитагийн үлдээсэн таблетэн дээр кодыг тайлах гэж оролдоно. Гэтэл Яша чи онсаар өдөр бичих хэрэгтэй гэхэд Паша тэгвэл зөвхөн миний л мэдэх зүйл байх нь гэд Чернобылийн осол болсон өдрийг бичтэл код нь тайлгадана. Эмнэлгийн хүлээ авах дээр санаартыг мөргсөн хүний эхнэр ирээд уйлж зогсно. Учир нь нөхөр нь галзуугийн эмнэлгээс оргоод явж байхдаа осол гаргаж санаартныг дайрсан байдаг. Нөгөө талд Паша Никитагийн үлдээсэн бичлэгийг үзэхэд Пашагийн зүүдэн дэх өөр хүний зүүдний учрыг тайлбарлана. Түүний байнга зүүдлэд байгаа хүн нь Витали гэх хүн ба Чернобылийн осол гарахад ослын яг төвд нь байсан хүн байдаг. Мөн бүс оюун ухаантай ба бүс нь хүн байж магадгүй. Ослын үед реактортай хамгийн ойр байсан хүн нь бүс болсон байж магадгүй бөгөөд тэр хүн нь Витали гэж хэлдэг. Тиймээс л байнга Пашагийн зүүдэнд ордог. Бүсийн нэг хэсэг чиний дотор бий гэж тайлбарлана. Настя Яша хоёр аль хэдийнэ нэгэндээ татагдсан байдаг. Манай хэд санаартныг эмнэлгээс гарган түүний гэрлөө явцгаадаг. Санаартан гэрээ танилцуулна. Харин манай хэд яагаад бүтэн өдөр болцоход байхад шилжихгүй байгаа юм бол гэж ярилцсан. Санаартан өрөөндөө орж амарлаа. Манай хэдийг гэртээ байгаа юм шиг тухтай байгаарай гэв. Охид төвгүүдэрээ тусдаа өрөөнд орцгохоор болцооно. Яша калор клип болсон үйл явдлыг судалсаар байлаа. Тэр хэлэхдээ бид цаг хугацаагаар аялахдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөд байгаа гэдэг. Өмнө бид 26 жилийн өмнөх рүү клер гих бүсгүй калор клиптийг дэлбэлсэн өдрөлөө бутсан. Харин дахиад бид нар шилжихдээ 30 жилийн өмнөх рүү буюу клер төрөөд 2 хонож байгаа гэдгийг хэлнэ. Бид клерийн амьдралд ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр ирсэн гэдэг. Харин Яша түүнийг баг байгаа дээр нь алчхыг гэхэд Паша үгүй л Яша энд хэнийг ч алдахгүй бас энд бүгдээрээ хонохгүй. Шүн шилжиж магадгүй учраас машиндаа хонцгоё гэж хэлнэ. Паша найзуудаасаа шүн хаашаач явахгүй байхыг хүсээд тэд машиндаа унтцгаана. Харин энэ үеэр Ласпи хотын эмнэлэгт санаартныг дайрсан хүн ухаан орон гаваа талиад цүх барин оргоно. Паша сэрэн хартал найзууд нь байдаггүй. Түүнд нэгэн том шар гэрэл харагдах ба гэрлэг даган явна. Гэхдээ тэр өөрийгөө зүудэлж байгаа гэдгээ мэдэхгүй байв. Харин бодит байдал дээр манай хэд сэрээд хартал Паша байсангүй. Тэд машинаасаа буун Пашагийн мөрөөр хайна. Паша нөгөө шар гэрлэг даган явсаар нэгэн байшингийн гадаа ирнэ. Гэтэл Пашагийн зүудэнд байшин руу Костенко буу барьсаар оров. Манайхэд Пашаг болоод нүдэнэ гэхэд сэрэхгүй байхаар нь Яша очоод цохиод сэрээчгдэг юм да. Паша сэрээд найзуудаа энэ байшин руу Костенко орлоо гэхэд 1956 онд Костенко байх боломжгүй гэдгийг найзууд нь хэлнэ. Яша шуудангийн харцаг дээрх нэрийг хартал Мэдисэн буюу клерийн гэр нь байдаг. Гэтэл байшин дотроос нэг эмэгтэй тусламж хүсэн ойрлоход манай хэд байшин руу гүйн орно. Гэтэл дотор нь Костенко биш, харин сүх барьсан нөгөө хүн байдаг. Аня тэр хүнд сүхээ тавь гэж хэлэхэд огтхонч үгийг нь сонсохгүй галзууран сүхтэж эхлэхэд Паша түүнийг маш хүчтэйгээр түлхэн цонхоор шиднэ. Гэтэл тэд гинт шилжин алга болж клер ээжтэйгээ үлдэв. Клерийн ээж нь галзуурсан бололтой эмнэлэг төрөгдөнө. Мөн түүний нөхөр нь цонхоор шидэгдээд газар дээрээ нас барсан гэж эмчилнэ. Энэ үеэр эмнэлэгт Дина гэх жаахан охин ирэн Пашагийн цусыг сэлбүүлнэ. Мөн тэр охин том болоод хүүтэй болвол Дэрик гэдэг нэр өгнө гэж инээлцсээр
2 дугаар бүлгийн 5 дугаар анги маань төгснө. Кино маань 1995 оны Москвад 2 хүн загасчилж байгаад мөсөн доороос хүүхдийн цогцолсноор эхэлнэ. Манай хэд шилжин байшин дотор гараад ирдэг. Настя Пашагаас чамаас яаж тэгж хүч гарваа гэж гайхна. Паша юу ч санахгүй байна. Гэтэл Гяша бид зөв зүйлээ хийсэн. Учир нь Клэр гих охин багтаа ээжигээ алдаад асрамжийн газар очдог. Гэтэл бид ээжийг нь аварсан учраас тэр асрамжийн газар очихгүй. Бас тэр кадр клипийг дэлбэлэх шалтгаанч байхгүй болно гэв. Бид бүх зүйлийг аварлаа гэдэг. Паша гадагшгүй гараад төхөөрөмжийг эвдлэнэ. Ингээд энэ солиорол зогслоо гэж Паша хэлнэ. Гэтэл найзууд нь бид хэдэн он байгаагаа ч мэдэхгүй байна. Яагаад төхөөрөмжийг эвдэлчих вэ гэхэд Паша би зүгээр л амьдрмаар байна. Энэ бүхэн дуусчил байвал боллоо гэдэг. Энэ үеэр Клэр ирэхэд тэр маш өөрхөн болсон байдаг. Манай хэд түнд өөрсдөө жуулчин гэж танилцуулан зөвлөлт холбоот улсын консул руу залахыг хүсгэд энд тийм улс байхгүй. Та нар Оросыг хэлж байна уу гэдэг. Тэд гайхаад яагаад ийм зүйл болсныг асууна. Үзэгдэл солигдож манай хэд Америк дахь Оросын консулд ирдэг. Пашагаас яагаад энэ бүх зүйл өөр байгааг мөн энэ зөвлөлт холбоот улсын төв яагаад өөр байна гэдэл асууна. Паша найзуудын пассвортыг хаяад энд хүчингээ гэж хэлнэ. Консулын ажилтан Пашаг дуудан уулзаад яагаад энд бичвэр өмтгөө явж байна гэдээ асуудал Паша. Найзуудтайгаа энд аяллаар ирсэн мөн автобусаар ирээд дээрэмдүүлсэн бүх зүйлээ холгаад алдсан гэж худлаа хэлнэ. Паша консулын ажилтнаас Чернобылийн тухай асуудал Чернобыль цөмийн осол болсон гэж хэлнэ. Тэр үргэлжлүүлэн биднийг шийдвэрт хүртэл хүлээх хэрэгтэй гэж хэлдэг. Паша найзууд дээр буцан орж ирээд найзуудаасаа уучлалтгүй. Энэ ертөнцид тэдний ертөнцөөс бүх зүйл нь өөр гэж тайлбарлана. Тэгээд Паша бүх зүйлийг эхнээс нь найзуудтай ярьж өгөв. Чернобылийн осол болон бусад шалтгаануудаас болоод улс задарсан. Костенког үгсэн гэж бодон буцаад ирээдүйд иртлээ гэтэл бүх зүйл өөр байсан. Тэр зөвлөлт холбоот улс байсан ба та нарын ертөнц байсан. Үлдснийг нь та нар бүгд мэдэж байгаа гэж хэлв. Манай хэд ч хэлэх үггүй яаж гисэн асуулттай л үлдэнэ. Аня Пашад чи өөр хүн гэхдээ чамаа гэдгийг мэдэрч байна гэдэг. Паша ахаад л зөвдлөнө. Тэр зүудэнд нь Виталий гэх нөгөө хүн гарч ирэх ба өөрийнхөө талаар ярина. 4 сарын 25 миний охины төрсөн өдөр байсан. Би эртээрээ тэмдэглээд ээлжтэй байсан болохоор ажилдаа явсан гэж хэлв. Паша түүнийг чи тэр дэлбэрэлтээр өгсөн хүн гэж хэлэхэд би өгсөн гэж юу? Би өгсөн үнтэй адилхан байна уу? Бид бүгд амьд хаалгаа нэгээд хар гэж хэлнэ. Паша хаалгаа нэгээд хартал Костенко түүнөрө буузнаар Паша цочин нойрносоо сэрнэ. Манайхэд хаалгаануудын онгойлгохыг гуйна. Гёшач миний аав Москва хотын захиргаанд ажилладаг гэхэд Паша үгүй ээ энд тийм биш. Энэ ертөнцийн тэр цэцэг зардаг гэж хэлнэ. Консул жинхэнэ нэрээ хэлээд дими байж тэд бидний гарахгүй юм байна гэд байж байтал гэнэт хаалга нэгдэн Костенко ороод ирв. Паша сандран битээ өрт гэхэд Костенко би та нарыг эх оронлоочин буцаахаар ирлээ гэдэг. Манайхэд Костенкотой дээвэр дээр гарan ярилцтал Костенко өөрийгөө Орос улсын аюулгүй байдлын ажилтан гэж танилцуулна. Мөн 1995 онд 5 хүүхэд алга болсон. Энэ нь цуврал алга бөгөөд энэ хүүхдүүдийг хинж хайгаагүй. Тэд хийх осноос гараад ирсэн огт байгаагүй мэт. Цуврал алуурч нь хөлсний алуурчин байсан бөгөөд хэн нэгэн түүнийг хөлсөж хүүхдүүдийг алуулсан гэж хэлнэ. Костенко хөлсний алуурчин олоод багаар очиж түүнийг барих гэтэл алуурчин зугтаасан байсан ба Костенко түүний ардаас ойр өгөхөд тэр амиа хорлцдог. Костенко алуурчны халааснаас хүүхдүүдийн нэрсийг бичсэн цаасыг олсон бөгөөд бүх нэрнүүдийг дарсан. Энэ бол дууссан ажлын жагсаалт гэж хэлнэ. Манай хэдэд тэдний өгсөн мэдүүлгийг харуулад яагаад нас барсан хүүхдүүдийн нэрсийг зөв гэж хэлдэг. Гэтэл яаша бидний гэрт хүргэж өгвөл бүх үннээ хэлийгэв. Костенко ч аргагүй болоод манай хэдийг авч явахаар болно. Манай хэд жонгоцсон цуцгаалаа. Паша Аняд ширээн дээрх сэрэнд хүрэхгүйгээр хөдөлгөж бүр сэрэг нугалж хүртэл харуулна. Аня гайхаад 1986 онд энийг дээрх гэдэг хүү яг ингэж хийж байсан. Паша чи үнийг яаж хийсэн юм бэ гэж асууна. Паша Аняд мэдгүй.
Энийг зүгээр л хөдөлгөж бодохоор ингэж байна. Тэгэхээр киллерийн эцгийг би алсан болж таарлаа гэхэд Аня хүн сэрээ биш шүү дээ. Чи тэгсэн байх боломжгүй гэж хэлв. Паша түүнээс хүнд ч битгий хэлээрэ гэж говь. За ингээд бүгд их орондоо ирдэг. Костенко манай хэдээс хэн болохыг нь асуудал. Тэр хүүхдүүд бид нар мөн гэхэд Костенко хэдэн зураг үзүүлнэ. Энэ ертөнцид манай хэдийн аав ээж нь өөр хүүхдүүдтэй болсон байдаг ба Костенко тэдэнд тийм ээ тэд жинхэнэ хүүхдүүд нь биш. Тэдний ДНХ таарахгүй байгаа. Жинхэнэ хүүхдүүд нь 1995 онд өгчихсөн. Төрөхт нь өөр хүүхдүүдээр солисон гэж хэлнэ. Ингээд та хэд хин юм бэ? Өнгөрсөн 18 жил хаана байсан юм бэ гэдэг. Манай хэд өмнөө хэлсэн гэд Паша Костенкод өөрийнх нь өмнө амьдарч байсан Припят дахь гэрийнхэн талаар хэлэхэд Костенко гайхна. Тэгээд бидний явал гэхэд Костенко зөвшөөрсөнгүй. Гэтэл Паша машиныг бодлороо удирдах хурдлуулан онхолдуулчихв. Манай хэд машинаас бун зүгтаана. Гёша өөр машинд явж байсан болохоор зүгтэж чаддаггүй. Манай хэд Костенкогийн амьдрал нь өөр болсон болохоор аюултай хүн байгаа болж өөрчлөгдсөн. Мөн энэ ертөнцид дээр биднэрт дайсан байгаа болохоор биднийг баг багт нь хүнээсэн байна гэдэг. Костенко Гёшаг төр сатуулах байранд хорчихов. Хэрв Нерад наалахыг хүссэн хүүхдүүд та нар мөн бол нөлөөтэй хүний замд хөндлөсөн байж таараа гэв. Тэгээд Костенко бүх сэжүүр нь глобал кинтек компани руу чиглэж байгаа. Би тэрний эзнийг та нарыг алахыг хүсэж байгаа гэж бодож байна гэв. Манай хэд мөнгөгүй эд хэмгүй одоо яах вэ гэтэл Паша зүгээрээ бидэнд нэг танил хүн бийгээд подкастер дээр ирдэг. Аня Настя хоёр подкастер дээр очиж яриа өдөж гэрт нь ордог. Паша подкастерт хийсэн бүх зүйлийн төлөөсийг нөгөө амьдралдаа төлнө гэж хэлв. Аня Паша хоёр хүн сахаар гадагшаа гарцгаана. Костенко гэртээ байж байтал утсан дууран Гёша хүмүүс авахар ирсэн талаар хэлв. Тэр уурлан наад хүмүүсээ саатуулж байгаад ажил дээрээ очиход аль хэдийнэ Гёшаг аваад явчихсан байдаг. Гёша машинд сун нэг хүнтэй уулзна. Тэр хүн Гёшагаас намайг таних уу гэтэл Гёша үгүй эрхмээ гэхэд чи намайг таньнаа битгээ Гёша удахгүй бүх юм дуусна гэж хэлдэг. Энэ үгийг 1986 онд Дерикко хэлж байсныг санснаар 2 дугаар бүлгийн 6 дугаар анги маань төгснө. За манайхаа дараагийн анги руу орохын өмнө биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд дараагийн анги руу орцгоё. 7 дугаар анги маань эхлэхэд нөгөө глобал кинт компани байран дээр Гёшаг бариад ирдэг. Дерик Гёшагаас эх орон чинь ямар байна да? Америк ямар санагдав гэд бүхэл зүйлийг нь мэдэж байдаг. 1986 онд миний гэрт очсноо яар. Мөн би баг байхад чинь та нарыг живүүлсэн. Тэгэхэд яаж амьд гарснаа ч хэлгээв. Гёша түнд тэр бол энэ төрсөн бидний өөр хувилбар. Мөн төхөөрөмжийг Паша ивчихсэн гэд хэлтэл Дерик Гёшагийн толгонд хүрээд л бүхэл зүйлийг харж чаддаг. Тэгээд тэр нэгэн төхөөрөмж алга болсон бол надад аюул болж байгаа нь зөвхөн та нар гэдэг. Энэ үеэр Костенко ажил дээр ирэн Пашатай утсаар ярина. Паша түүнээс Гёшаг явуулахыг хүсэл Костенко найзыг ч нөөр хүмүүс аваад явсан. Үлдснийг нь уулзаад ярилцъя гин. Тэр хоёр уулзаад Гёшаг хаана байгааг асуудал. Глобал кинт компани захирал энэ бүхэнд хамаатай гэж хэлв. Нөгөө талд Гёша подкастерыг чи яагаад зөвөн харагдаад байгаа юм бол гэд түүнийг шоглоно. Хөрхий подкастер өөр ертөнцид хийсэн зүйлээсээ болж их л зовж байна да. Гёша түүнийг тоглон чиний дотор эрхтнүүдийг чинь зарна гэж даажигнана. Тэгтэл Аня подкастерыг өмөрөөд наата 50 орхичооч дээл гэв. Гэнэт хаалга чангаар нүдэн Гёша очиод хартал хэсэг залуус манай хэдийг хайж байдаг. Гёша хаалгаа нээсэнгүй. Тэд байрны гадаа хүлээгээд зогсож байв. Аня Паша руу залган хэсэг хүмүүс биднийг хайгаад байгааг хэлдэг. Паша Костенкод уурлан чиний хүмүүс миний найзуудыг барих гэж байна гэтэл Костенко хүмүүстэй юу ч хэлээгүй. Манайхаас мэдээлэл алдагдсан байна гэд Костенко Паша хоёр тэднэрөө хөдлөнө. Гёша подкастераас өөр гарц асуудал даанч байсангүй. Тэгэхээр нь Гёша арга сэдэн подкастерыг очиод гадаа байгаа хүмүүсийн анхаарлыг сарниулгээд ахмад настан зүүдэг бугуйчийг тесрэг бөмбөгшөө гэж хэлээд гартан зүүжигдэг. Подкастер яах ч аргагүй болон гараад нэг залууг нь үнсээд анхаарлыг нь сарниулах зур манай гурав зугтаж чадна. Гэтэл нөгөө залуус тэдний зугтааж байгааг харан ардаас нь хөөж эхлэв. Манай гурав гүйсээр нэг худалдааны төвд орж ирээд гархаалгатай орхон нуугдан суугаад Пашаараа уцаар ярин байршлаа зааж өгнө. Гэтэл нөгөө залуус хяналтын камерын хэсэг рүү очиод камер шүүлгэн манай гурвыг олоод харцгана. Тэгээд Аня Настя Гёша гурыг машиндаа суулган яг хөдлөх гэж байтал Костенко Паша хоёр хүрээд ирнэ. Костенко тусгаагийнхан эрдэл саатуулна гэд машинаасаа бун нөгөө залуустай машинаа холдуулгээд тэнэг царайлан хэрүүлүүлэх гэтэл нэг залуу нь машиныхан дугаарыг анзааран цагдаа гэдгийг нь мэдчихдэг. Ингээд хэсэг буудалцаж байтал нэг машин Настя Гёша хоёрыг аваад явчихав.
ардаас нь тусгайгийнхан эрдэл даанч оройчихсон байдаг. Паша Ааны хоёр Костенкогийн гэрт ирээд Аня компьютероос Канаю гэсэн хүний талаар мэдээлэл хайна. Тэр хүн Global Kintic компанийн захирал байдаг ба багийнхын зургийг хардал 1986 онд уулзсан Дерекийн зураг байв. Энэ үеэр Костенко даргаасаа Канаю буюу Дерекийг барих зөвшөөрөл болон нэмэлт хүч хүснэ. Костенко тэр хоёр Дерекийн ээж нас барсан түүнийг Оросын дипломатууд өргөж авсан. Тэр Америктэй ямар ч холбоогүй. Хамгийн сонирхолтой нь түүний ээж нь сая доллараар даатгуулсан байсан. Ээж нь нас барснаар тэр бизнесээ эхлүүлсэн гэдэг. Тэгээд Костенко хүмүүсээ дагуулan Global Kintic компани руу Дерекийг баривчлахаар явдаг. Замдаа Паша Костенкогоос хизэнээс Припятаас явсан юм гэтэл осол болохоос жилийн өмнө явсан гэв. Тэгээд л Костенко амьд гарсан байж. Global Kintic компани дээр гэнэт камернууд нь унтрна. Харуулан сүлжээгээ шалгах гэтэл цагдаагийнхан дайран орж ирэв. Костенко Паша Аня хоёрыг машиндаа сууж бай. Би өөрөө цогцолно гэд явна. Паша орох гэтэл Аня түүнээс битгий яваач дэгээ түүнийг өнсөв. Костенко ортол Дерек түүнийг угтан аавна. Тэгээд Костенко түүнээс яагаад 5 хүүхдийг алсан юм бэ гэхэд Дерек бууга гаргаж ирэн буутал цагдаагийнхан ч урдаас нь галлна. Гэтэл тэр нь жинхэнэ биш, холограм байдаг. Дерек 3 хүүхдийг амьдаар нь хармаар байвал маргааш Припятад Пашиг дагуулж ир Аня хэрэггүй өөртөө үлдээж болно гэв. Костенко тэр хоёрт болсон явдлыг хэлтэл Паша би Припят руу явах болно гэтэл үгүй ээ. Би 1-2 хүнээ дагуулж явна. Харин чи Паша Припят руу явахгүй гэж эсэргүүцэв. Паша түүнээс өөрийг нь дагуулж явахыг шаардсан Костенкогоос над руу бууд гэтэл Паша бууг нь бодлороо удирдан нэг бүрслэн салгадаг. Костенко бүр хэлэх үггүй болно. Ингээд Пашаг авч явахаас өөр аргагүй болчихов. Үзэгдэл солигдож тэд нислэг дэргэнд хэрхэн найзуудыгаа олох мөн Дерек Припятад байгаа эсэхийг ярилцсан. Харин Аня найзуудаа амьд болов уу гэж асуухад Паша санаа зовоолтгүй. Дерек тэдэнд гар хүрээгүй гэдэгт итгэлтэй байна гэдэг. Манай хэд ч Припятад ирлээ. Костенко Саша болон Игор гэд хоёр ахмадаа дагуулan ирсэн байдаг. Паша Костенкогоос хаанаас эхлэн түүнийг хайхаа асуудал Дерекийн компани станцыг нөхөн засварлаж байгаа. Тийм болохоор тэр явдал байгаа байх. Станц хүртэл эндээс 9 км алхна гэв. Паша явах замдаа өмнөх бүлэг дээр гардаг Анягийн байрны гадаа ирээд хэсэг зогсно. Аня Пашад би энд юунаас ч айхгүй байна. Харин ч тайтгарч байна гэв. Костенко нэг чимээ сонсоод хин нэгэн ирж байна гэд манайхэд нэг байшингийн орц руу орно угдснаар 2 дугаар бүлгийн 7 дугаар анги маань төгсдөг. 2 дугаар бүлгийн 8 дугаар анги маань эхлэхэд морин тэрэг хөтөлж яваа нэгэн хөгшөө өвөтэй таарна. Тэр энд амьдардаг ба 1986 онд Чернобылийн ослоор аврах багийг ахлан ирсэн Евгений гэж хүн байв. Костенкотой ч эртний танилуд байдаг ба энэ хавар сүүлийн үед их л хүн ирэх боллоо. Та нарын хайж байгаа хүн ч гэсэн байгаа. Гэхдээ станцд биш газар дор байгаа гэж хэлэн цааш явв. Костенко тэднийг газар дор байгаа гэхээр нь өвчгсөн юм байх та ухааны бодоод байж байтал Паша би юу хэлээд байгааг нь ойлголоо. Энд нэг судалгааны новч бий. Миний мэдэх цорын ганц газар доорх газар гэд Пашагаар замжлуулан цааш явцгаав. Үзэгдэл солигдсон новчинд Лёшаг унтаж байхад нь хин нэгэн дуудан сэрэн. Тэр босон хартал компьютер дээр өмнөх бүлэг дээр гардаг Андрей гэх эрдэмтэн Лёшаг дуудаж байв. Лёшаш гайхан та намайг харж байгаа юм уу гэхтэн тийм ээ энэ өрөөнд битүү камер байгаа. Найзууд чинь ч хажуу өрөөнд байгаа. Энэ газар эрдэм шинжилгээний новч болохоос биш та нарыг хорих шорон биш ээ. Би анх барьж байхад нь гар бие оролцсон болохоор гаргах аргыг нь заагаад өгье. Галын дохиог ажилуулах үед бүх хаалга автоматар нэгдэнэ. Чи гал гаргаж мэдрэгчэнд ойртуул гэтэл Лёшад асаагуур байсангүй. Эрдэмтэн түнд гарын доорх материалаар хэрхэн гал гарах талаар одоо тэггээ зааварчилж өгнө. Лёшач энэ бүхэн ямар утгагүй юм бэ гэхтэн утгатай. Энэ бол шинжлэх ухаан гэж хэлв. Эрдэмтний зааварчилсан Лёшагийн гүйцэтгсэн зүйл нь амжилттай болж гал гаргав. Лёша баярлан хэрвээ би амьд үлдвэл физикийн хичээлдээ сайн суунаа амлая гэв. Манай сурагчд өнөрч бас байвал физикийн хичээлдээ сайн сууж байгаарай. Хизээ нэг өдөр амьдралд нь хэрэг болж магадгүй штэ. Эрдэмтэн Лёшад одоо гараад найзуудаа цуглуулад хурдхан эндээс цогтаа гэв. Хамгийн сонирхолтой нь зурагтны залгуур ярьцаатхан залгагдаагүй байхад зурагт талсан Лёша тусалсан байдаг.
Ляша нуувчаар найзуудаа хангуйж Настя Гошо хоёрыг олж чадав. Энэ үеэр нөгөө хэд маань нуувч руу алхасаар байдаг. Костенко найз руугаа уцс цохин Евгений гэх хүний талаар асуудал 1986-д өгсөн болохыг нь олж мэднэ. Костенкогийн туслах нь за тэр олон галс өнөөгчдөөс алийг нь тэр гихв андуурсан юм байгаа биз. Энд их муу байрлал байна. Цааш явцгаая гэхдээ зэрэгцэн нэг хүн зам дээр нь гарч ирснээ ойроо орчихов. Костенко Санятай хамт түүний араас явсан бусдыг нь үлдэв. Пашаач санаа зовон бити хол яваарай гэд станцаар хэлэх гэтэл станц нь болохгүй болчихов. Игор гайхан энэ одоо яаж байгаа юм болоо? Уул нь 10 км дотор зөв зүгээр байдаг да гэтэл Костенко Саня хоёр буцаад хүрээдрэв. Холбоо ажиллахгүй байна. Сасрах туяа интерес болоод байх шиг байна. 500 м араас нь гүгээд алдчихлаа. За цаашаа явцгаая гэв. Гэтэл яасан гэж манайхаа? Жинхэнэ Костенко маань нөгөө хэдтэйгээ холбогдох гээд станц нь болохгүй л байлаа. Харин Игор Паша Аня 3 үзэгдлүүдтэй хамт байгаа гэдгээ мэдэхгүй явсаар л байв. Гэтэл дахиад л нөгөө хүн чинь зам дээр нь гараад ирнэ. Игор Санятай хамт түүний араас хөөгд ойроо орчихов. Хуурамч Костенко тэр хоёрт би цэргүүдээ орхихгүй араас нь явцгаая гээд Паша Аны хоёрыг ойроо дагуулж орох гэтэл Паша үгүй ойроо орж чадахгүй гэв. Энэ үеэр жинхэнэ Костенко байшингийн гадаа отол хийж байгаад за дотогш орж шалгацгаа гэд байшин руу төхөв. Харин байшингийн цаана нь Игор болон хуурамч Саны хоёр бас отоод сууж байдаг. Манайхан санаж байвал өмнөх бүлэг дээр бас хэлсэн дээ. Үзэгдэл нь ямар ч хүч чадал байхгүй хэрнээ хүмүүсийг хооронд нь хагарлуулах зорилготой гэд тэрийг нь манай хэд мэдэхгүй болохоор хоорондоо байлдаад Костенкогийн хоёр туслах нь нас барчихдаг. Костенко энд яг юу болоод байна гэд үзэгдлийг харав. Энэ үеэр харин Паша Аны хоёр түүнийг үзэгдэл гэдгийг нь олоод мэдчихв. Гэхдээ битүү орчинд биш байхад яаж үзэгдэл гарч ирээд байна гэд гайхтал тэр үзэгдлүүдийг дээрх бүтээсэн болж таардаг. Паша түн рүү буудах гэтэл дээрх хитрхи их хүчтэй юм а. Пашагийн бууг нэг гараа хөдөлгөөд л хаюулчихав. Анягч бас нөгөө гараа хөдөлгөөд л аваа шидчихнэ. Харин Пашаг болохоор хоёр гараараа дээш өргөж байгаад аваа шидчихнэ. Паша Аняд аль болох хол зүгт гэж хэлээд дээрхийг сатааруулна. Тэгтэл араас нь Костенко гарч ирнэ. Байранда зогс Канаева яасан шидч нь үйлчлэхгүй байна уу энэ төргээд их л том байлаа. Тэгсэн яасан гэж Паша тэр үзэгдлийг бүтээсэн байж. Бүх хүчээ шавхсан болохоор ухаан алдаад унцав. Дээрхийн машин ирэн түүнийг аваад явж байхыг нь Аня харан зогсно. Үзэгдэл солигдож нөгөө гурав маань нуувчнаас гарan явсаар Припят хотод ирсэн байна. Гэтэл нэгэн байшин дотроос гэрэл гарахыг харан хин нь оч гарах вэ гэдэг дээр Ляша Гошо хоёр хайчлууд давуудаад онов. Настя тэгтлуурлан ийм үед хайчлууд давуудаад хоёр тэнэг гээд байшин руу ганцаараа яваад өгөв. Мань хоёр ч араас нь очиж аргадан хамтаа байшин руу ортол гал гарч байх нь тэр. Настя түүнийг хараад юу ч болоод байгаа юм гарцгаая гэтэл нөгөө нохоо ороод ирэв. Энэ үеэр Анягийн станцын дугуйран Костенкотой холбогдно. Тэр хоёр уулзаж Аня түүнд итгэхгүй хурж үзмээр байна гэд хүртэл Костенко мөн байв. Харин дээрх Пашаг усан байсан хуучин балгастай авчран хамаг цусыг нь юулж байдаг. Дээрх яаж юм хүчтэй болсон бэ гэхээр бүгд Пашагаас болсон байх нь тэр. Паша 1956 онд донорын цус өгж тэрийг нь цус багталтай охин болох дээрхийн эжэд нь хийсэн байж. Ингэснээр Пашагийн цус дээрхийн цусаар урсаж байгааг олж мэднэ. Дээрхийн туслахад нуувчнаас хүүхдүүдийг алдснаа мэдээд явж байтал Костенко тэр хоёрыг буудан хороож машиныг нь унан цааш явцгаав. Тэд ч мөн хотод орж ирэн явж байтал урдуур нохоо орж ирэн зогсов. Ингээд бүгд хоорондоо уулзалтан энэ нохоо л биднийг уулзууллаа нэг учиртай даа гэв. Тэд хамтдаа цааш яван дээрхийн байгаа газар ирэн бүгд буу зэвсгэр тоноглон дотогш орцгохоор явна. Чи олон удаа шилжилт хийсэн болохоор чиний дотор бүсийн хүч чадал оршиж байгаа. Харин чи түүнийг цусаараа дамжуулсан. Чи бид хоёр бол нэг хүмүүс гэв. Одоо яагаад ингэж цусыг нь аваад байгаа вэ гэхээр дээрх нь бусад хүмүүсийг ч бас өөрсдийн игнэнд дэвсгэх зорилготой. Энэ нь нэг халдвар шиг байх болохоор түүгээр бизнес хийж баян болохын тулд ингэж байгаа юм байна лээ. Дээрх бас түүнд чи бид хоёр нэг хүмүүс. Үргэлжил бие биедээ тусалж байсан. 1986 онд би Клэрийг станц руу явуулахгүй гэж бүх хүчээ дайчилсан. Даан ч ядаагүй. Харин чи 1956 онд бүхнийг өөрчилж чадсан гэв.
Паша түүнээс энэ бүхэн ямар хамаатай юм гэхэд Америкт гарах халдвараа сэргийлж чадсан бас миний өрсөлдөгч компаниудаас гэв. Учир нь чи найзуудаа хамгаална гэж өнгөрсөн лөө явдаг чинь ч худлаа. Костенко энтер бол бүгд чиний толгойд доторх үзэгдэл байсан. Тэр бүгдийг миний төлөө хийсэн гэдэг. Паша түнд би Костенког харсан гэтэл чамаас өөр хүн тэгээд харсан юм уу гэж хэлэн толгойд нь хурж өнгөрснийг харуулна. Паша өөрийн нөгөө хувилбараа бас Анягийн аавыг ч гэсэн өөрөө алчсан байдаг. Энэ үеэр нөгөө хэд маань дотогш орж ирэн Пашиг суллах гэтэл дээрх гараад ирэв. Нохойч мөн гарч ирэн дээрх рүү дайрч гарнаас нь хацдал Пашигийн гарч гисэн өвдөд байхан тэр бүгд л түүнийг дээрх рүү буудгаж орилоход дээрх рүү биш нохороо буудчихв. Тэр эргэж харан Аняг буудах гэтэл түүнтэй өнгөрсөн дурсамжуудаа бодон түүнийг алж чаддаггүй. Ингэснээр ямар ч муу мухай зүйлс чин үнэн чарыг дийлж чадахгүйг бид бүхэнд харуулж байна. Дээрх бууг аван буудах гэтэл Паша түүнийг бодлороо удирдан өөрийг нь алуулчихв. Ингээд бүх юм дуслаад даа гэтэл Паша найзуудаа орхин цааш ганцаар явснаар 2 дугаар бүлгийн 8 дугаар анги маань төгсөж байна. За манайхан кино таалагдсан бол биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Та бүгдэд баярлалаа.